Яслаг өгсөн ингээ баярлалаа. Тэгээ би барихгүй гэж бодсон шүү дээ. За тэгээ. Сошиал пэйжээр охид бүсгүүчүүдтэйгээ хүүхнүүдтэйгээ уулзж байгаадаа маш их таатай байна. За та бүхэн түрүүн харсан бах. Миний ажил бол телевизийн ажил. Би телевизийн ажлыг 20 гаруй жил хийж байгаа. Телевизийн ажлын нэг онцлог нь бид нар ерөнхийдөө амралтгүй өдөр тутамд баяр ёслолд ер нь амралтгүй их ачаалттай ер нь ажилладаг. Ажлын нөхцөл маань ерөнхийдөө хортой нөхцөлд бас багтдаг. Яагаад тэгэхээр та бүхэн хэрэг харсан бол тэр дээр манай студ маш их хүчин чадалтай, маш их хурц гэрлэндээр бид нар сууж ажилладаг. За миний хувьд болохоор мэдээгээ хөтлөөд орчуулагчаа хийгээд хөтлөөд 20 гаруй жил ерөөхдөө энэ их том хурц гэрлэндээр суусан. Тэгэхээр одоо миний арьсны хувьд жишээ нь одоо би өөрөө ерөөхдөө тийм цайвар, цагаан, тэгээд тийм хур арьстай. Тэгэхээр хур арьстай хүнд энэ гэрлийн нөлөө маш их мэдэгддэг. Одоо миний хувьд болохоор ийм цагаан шар арьстай болохоор бас ийм хялгсан өвчлөөснүүд маш их эрт бас гараад ирсэн. За тэгээд бас яг ажлын онцлогоос болоод тэр хурц гэрлэнд мэдээгээ хөтлөөд ерөөхдөө бас өдөртөө тогтмол нэг 20-30 минут яг хурц гэрлэндээр суудаг. Тэгэхээр миний арьсанд бас их өөрчлөлт нөлөө үзүүлдэг байх гэж би боддог. Тэгээд анх энэ бүтээгдэхүүний талаар сонсоод энэ юу бодсон бэ? Энэ итгэл үнэмшил хэр вэ? The Beauty Gold гэдэг энэ бүтээгдэхүүнийг надад хэрэгжилж үзээч. Таны арьс одоо бас ажлын онцлогоос болоод маш их хуур ашиглалттай байдаг баха. Манай энэ бүтээгдэхүүн бол одоо шөнийн туршид одоо арьсыг зөөлөж, чийглэж өгдөг энэ коллагентэй бүтээгдэхүүн гэж надад хэлсэн. Би эхлээд бол энэ саналыг ерөөхдөө за би юу ч гэсэн туршаад үзье. Надад өгөөд би хэрэглээд хэрвээ надад таалагдаад таарвал би бас ингэж та бүхэнтэй хамтарч одоо танай бүтээгдэхүүний талаар өөрийнхөө сэтгэлийг хуваалцъя гэдэг тийм бас хариу өгсөн л доо. Тэгээд ерөнхийдөө би сая энэ зуны амралтаа аваад яг хөдөө явж таарсан. Хөдөө явхад одоо энэ савлгааны хувьд их амар. Одоо ийм нэг юм савлгаатай юм байна. Дотроо 20 ширхэгтэй. За 20 ширхэгтэй ингээд дотроо ийм ширхгүүдтэй би сая хөдөө явахдаа ерөнхийдөө авч явсан. Тэгээ хөдөө мэдээж нарны тус би түрхээ явж байгаа. Шөнө нь бид нар одоо цаасан маск зүгээд бас унтаж болно. Гэхдээ энэ яг тус шиг болохоор одоо ерөөсөө ингээд нэг ингээд шахаад тус шиг гараад ирдэг хэрэглээтэй. Та зарлаад ус шахаад үзүүлж өгөх тийм. Тийм энэ хараа ингээд ерөөсөө айгүй амархан. Энийг инглээ. За тэгээд бас бүтэн онгоохгүй юм чинь бас хөдөө явж байгаа үед их айтайхан. Яг энэ үүхэнд онгоо чинь. За тэгээд ингээд шахаад энэ бүтээгдэхүүн их гоё. Нэг ийм багцсан нэг өдрийн одоо нэг шөнийн хэрэглээ гэж тооцогдож байгаа боловч баг хэрвээ одоо миний нүур жижигхэн лахалдаа тэгтээ юу нүүрэндээ бүтэн түрхээд хүзүүндээ түрхээд за тэр байтугай бүр ингээ гартаа түрхээд явсан. Заримыг нь баг 2 хувааж жагаад 2 шөнж хэрэгжилж байсан. Тэгээд авч явахд их амархан, хялбархан, авсаархан надад ер нь их таалагдсан. Тэгээд энэ бүтээгдэхүүнээс надад үзүүлсэн нөлөө бас их гоё. Одоо миний яг хэрвээ ингээ ойртоо тарах юм бол миний яг энүүхийн энд юм бас нэлээд гүн үрчлээ тогтцсон. Тэр надад ийм бас ингэ тэгшээд байгаа юм шиг санагдсан. Тэгээд одоо нүүрний арьс чийгшил өгөөд ингээ барихаар их зөөлхөн. Тэгээд нэг тийм одоо нөгөө их гоё чийгшил өгсөн арьс чинь нэг юм нойтон ч юм шиг юу ч юм шиг харагддаг штэ. Тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг өөрт тэр мэдрэмж нь бас их сайхан. Надад бол энэ бүтээгдэхүүн их таалагдсан. Тэгээд хөдөө явахдаа би сая туршиж үзлээ л дээ. Тэгээд хөдөө явхад бол авсаархан ч юм байна. Бас тэгээд урт найрлагын ч их хангалттай юм байна. Тэгж бодогдсон. Тэгэхээр та өөрийгөө ингээд арьс ажиллагаа бол ингээд залуу байхын нууцаас ингээд хуулцаач. Одоо энэ өөр таны нас хэдүү тий? Яаж ингэж гоё залуу хүн харагдаад байна энэ талаараа. За яг эмэгтэй хүн насаа хүнд нэг хилээд байдаг бах бас дургуйч байдаг бах. Гэхдээ яг тоогоор хэлэхгүй ч гэсэн би эргэжил одоо сонголтгүй паспорт авах насан дээр очиж байгаа. Тэгэхээр та бүхэн хэд настайг маань гадралчж байгаа хаа. За баярлалаа тань амжилтсаа. За баярлалаа.